Өглөөний минь өнгөт орчлон байна. Санаа өөр хүмүүсээ бадмаа байна. Би YouTube channel-тэй байж нэг бичлэг дутаад байгааз What's in my bag? Миний зүгэнд юу байдаг вэ гэдэг бичлэг хийж байгаа. Тэгээ би сая гинт бодоод нэрээ надад тийм бичлэг байдаг юм шүү дээ. Тэгээд одоо би шууд тэр бичлэгийг хийх гээд ингэ сууж. Сая би гарч гүүгээд алхаад гүүгээд дээс үсрээд тэгээд ороод ирлээ. Тэгээд усанд орчоод өглөөний цайгаа уучаад энэ өнцгөн болж гинөө нэг л санаа тохгүй гараад байгаа юм. Хамгийн аятайхан тохируулсан миний студио гэрэл асаагаа тавьчлаа. Тэгээ миний хичээлийн цугийг харах юм аа. Ингэж харагддаг. Миний хичээлийн цуг ийм харагдаж байна. Би ингэ хичээлдээ явдаг. Ихэвчлэн би ингэ явцдаг. Амар хүндэдэг болохоор ингээд урдан урд ингэ явцдаг. Тэгээд амар амар байд. Ингэ явчихаар амар байдаг. За энэ цугын дотор юу байдаг вэ? Утасны кейс байна. Уцаараа бичлэг хийж байгаа. Ингээд уцаа уртлынхаа ангиур байчтэй. Карман хийжтэй. За ингээд юу штэ уртлынх нь карманаас эхлэе заяа. Ерөөсө хоёр юм таслаатай зүг байхгүй юу? Нэг нь уртталтаа, нөгөөх нь артталтаа ийм хоёр. За тэгээд миний өнийг арай хөөрхөн бааз. Миний баглар байна амар хөөрхөн бааз. Би энэний бас өөр хувилбаруудыг авъя гэж бодож байгаад тэг болцсон юм аа. Юм жоохон дондож болохгүй гэж. Нэг л ахт хөөрхөн. Хөргидоо. Би одоо энийг бас удаан үрж. Гэхдээ энийг би одоо Монголд очиж ер нь далдруулъя гэж бодож байгаа. Энэ тийм амар тухтай биш юм билээ. Тэгээд ингээд мөрөн ингээ унчаад байдаг. Хөнгөн юм хийчих юм бол мөрөн унчаад байдаг. Тэгээд нуруунд тухтай биш нэг тийм өргөж байгаа байхгүй. Тэгээд Монголд очихороо манай дүү мүү дээр авал өгчий гэж бодоо. За тэгээд уртлынх нь карманаас эхлэе. Миний бараас амин чухал хэрэгтэй. 100 бол би энэгээр явж чадахгүй. Синс. Энэ чи ингээд нэг газар бас тавьчих болно. Ингээд тавьчих болно. Ингээ барай авчих. Үнэхээр гоё шүү. Синстэй л авахгүй бол баян хөлс өрсөн. Би ингэж аваад нэг юм гоё бичлэг хийж бодоод байгаа. Нэг гоё нүр мөрөө будчаад заа үс юмсаа ороочоод ингээд тэгвэл нэг кивигийн яа секси хоолой дог залуу бичний ямар хүсэл чамд энийг хий гэж бодож байгаа. Ямар хүсэл тачаад чамаг эзэндээ энэ автомат цэцэглэл тэгэл явцдаг. Гарандаа ингээл тий. Гарандаа ингээл. Японууд амар гарандаа ингэж юм хийж явах айгуу дуртай заяа. Одоо жишээлбэл ингээ гарандаа ер нь хийгээд явна. Бас ингээд утасны зүйлд утас байх юм бол уцаа бас ингээ гарандаа хийн. Тэгээд гар уцаа бас ингээд цүнх шиг үүрчдэг. Нэг 20-аас нотос битэг явж байна. Энэ нотос битэг байна. Хог талон. Ёо би өчигдөр яасан гэж 720 йенээр би 4 ширхэг чихэр авчил яах вэ? Ийм 4 чихэр авсан заяа. Нэг санда өгөөдөө гээд 4 ширхэг чихэрнийхаа ингээ тал талыг нь хазаад тэгээд ингээ энэ дотор дандаа тал чихэрнүүд байгаа заяа. 4 ширхэг чихэр яавч 50 г хүрэхгүй заяа. Би өмнө 6 ширхэг чихрийг 50 г гэж тооцож авч ирсэн юм. Линтийн дэлгүүр чинь хамгийн доотлон 50 г-аар л тооцсон юм байна л та. Тэгээд тэр дотор хэдэн ширхэг байх нь хамаагүй юм шиг байна. Би өмнө яг бас 720-оор 6 ширхэг чихрүүл авч ирсэн байхгүй нэлээ их яг авч ирсэн. Чи 4 ширхэг чихрийг 700-аар авсан заяа. Тэгээд би яаж авсан бэ гэдгсэн чинь би өчтөр ингээл хичээлээ тарчил камер авах гээд би дижитал камер сургаад байгаа юм. Тэгээд дижитал камер авах гол дэлгүүрүүдээр баахан яваал тэгээд хичээл тарцсан ч байсан. Тэгээд өлсөөд бүр нэг хоол аваад идчих юм уу гэж бодоо. Тэгээд гэртээ очиод дахиад хоол идэх юм чи би ингээд таргалахын нэмэрчтэй гэртээ очлоо тэсья гэд өөр тэсэж явж байгаа заяа. Тэгээд шинжикээ эки дотор ингээд явж байгаа л яг линттэй ингээл урдуур ингээл гарах гэсэн чи яг тэнд ингээл нэг юм тэнд ингээл чихэр барьсан ам дээр ингээл икагадишака гэл ингээл яг ингээл авруу хийх гэл хоёр чихэр барьсан ингээл та идэд үзээрэй гэл ингээл зогсчихсон байхгүй. Тэнгүүт нь яаж зүгээр ах юм бэ? Хүн ингээд амруу чихэр хийх гээд ахарч би ингээд амтлаад үзье л та яадیں гэд би за би ингээд сүйтэйгээс нь амтлаад үзье гэд тэгсэн чинь нөгөө чихрээ ингээд задлж өгөөл нөгөө чихрээ ингээд задлж өгөөл тавиал би нөгөөтг нь ингээд идэл явах гэсэн чинь араас нь шууд ийм нөгөө нэг уут гаргаж гэрэл за та ингээд уутаа аваад ингээд худалдаа авалтаа хийгээрэй за маа та ороорой гэд ингээд шууд уут бууруулаад намайг дэлгүүрлөгөө оруулсан. Тэгээ би яаж чадаагүй заяа. Уутыг ингээд хаяад гарч чадахгүй. Тэгээд би ингээд хоолны мөнгөөр 4 ширхэг чихэр аваад чаа штэ.
Үнэхээр идэ гэж бол бодоогүй. Би энэний оронд хоол авч идэх байсан байхгүй юу? Би гоё сукия ороод гоё порсны хоол чинь 720 yen-ээр би бүтэн хоол аваад идчихэж шин. Тэгэхээр би энийг тэний дөрөв чихээ идсэн. Тэгээ би клиентэд дуртай л да. Дуртай. Гэтэ өчигдөр бол үнэхээр амааргүй байжгаад би хорлогдсон. Би хөтлөгдөд орцсон. Надад шууд энэ уутыг бариулаад орцсон. Оролцсон ерөөсө дэлгүүрлээгүй. Би тэр жижиг идэх хэрэггүй байсан. Би дараа ер нь тийм өнгөө амтлахаа байвал би ерөөсө идэхгүй. Амар би хаширсан. Би ер нь өнгөө амтлахаа байвал ер нь тийм дэлгүүрүүдийн үдэнд өнгөө амтлахаа гэж ивэл би ер нь идэхгүй. Би тэгтээ өмнөх бадан байсан бол би шир царайлаад гоё амттай минь гэсэн яваад өгөн л дөө. Гэсэн чинь нөө Японд амьдраад жоохон удаж байгаа болохоор ингээд Японы соёлоос мэдээж сураад нийгэмд нь уусаад тэгээд ингээд зүгээр явж чадахгүй уутыг аваад ингээд чихэр авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нийгэм хүнд ямар амар нөлөөлж юм те. Тэгээ өчтөр би Санта сандаа ингээд өгөх гээд би ингээд дөрүүл ингээд хадгалсан. Тэгсэн чинь Сантасаа өөрөө идэхээ мартсан биз. Одоо яах вэ? Би идэхээс чи бүрөө юм болчихжээ. Би уг нь хадгалаад өгье гэж бодсон. Тэгээд өөрөө идээгүү мартаа явцсан байна. Одоо яах вэ? Би идчих. 1 кг нь 1400 гэдэг чи одоо төгрөгөөр 300 сая төгрөг 1 кг. Тэгээ би 720-оор 4 ширхэг хэрэг би төгрөгөөр хэд юм бэ? 25 төгрөгөөр чи 14 сая төгрөгөөр. 15 сая төгрөгөөр би 4 ширхэг авцсан шүү дээ. Төгрөгөөр бол амар үнэтэй байгааз. Тиймээс энийг одоо маш гоё ингээд айгуу гоё. Энийг одоо айгуу гоё мэдэрч идэх хэрэгтэй л дээ. Вау, тийм үнэтэй чихрий чи одоо айгүй үнэтэй идэв шүү дээ. Гоё давс, тэгээд карамел, ирээс давстай дотроо. Ингэж л идэв шүү дээ. Тэгэл би чихрийн намсан чи энэ уутыг бариулаад дэлгүүрлэг оруулсан. За тэгээд дараагийн зүйл юу вэ? Энэ гарын цэцлэг байна. Юу? Юу гэвэл санитол, гарын санитол. За тэгээд энэ нь болохоор миний юу байна? Микрофон байна. Би нэг 5 сингэр илүү 6 сингэрч илүү авч ирсэн. Нэг микрофон, нэг ийм оролттой. Тэгээд Шэйн чөлөө, Тэмүүг чөлөө юунаас л авч ирсэн. Одоо би гоё DJI-ийн гоё Osmo Pocket тэгээд микрофон дээр авнаа. Тэгээ энэ маань жоохон чанарын шаардлага ханхаа болоод ер нь ямбэрэд байгаа. Гэтэ зүгээрээ одоохондоо хэлээ л байгаа. Нэг хуурайс битэг байна. Хөлс дандаа гойж явдаг хүн шүү дээ. Тэгээд хуурайс битэг. Байнга явна. Нүдний шил гараад ирсэн. Энэ гэхдээ бүр аюу сонь нүдний шилээ надад зогтгүй юм. Яг ингээд зүүх юм бол жоохон ингээд далисцсан. Угаасаа харж байгаас нүдний шилний савч байхгүй зүгээр ингээд хийцэн. Тэгээ нэг зүүдгүй гадар авч явахдаа ингээд унчаад байдгийн. Ингээд унчаад дандаа хөлөрж идэг учраас хамар дээр ингээд ерөөсө шил тогтдоггүй байхгүй юу? Гадаа авч явахдаа тэгээ ингээд хаяа бүр нар гэлбаад ах юм бол ингээд гаргаж ирж хальт ингээд зүүчээл талт ичдэг байхгүй. Нэг тэгэж үнэхээр нөгөө нэг нүдний шил шиг гоё нарны шил шиг гоё зүүдэг. Ийм шил авлаа найзуудаа. Зөгч ийн үү надаа? Энэ ихтэй өнгөрсөн жил Uniqlo-гоос жил авч ирсэн. Шил байна. Гэрэмэн төлхөөр. Энэ төлхөөрний штэ зүрх байхгүй юу? Энэ харан тэгээс хоронцтой хоёр талаараа нийлдэг. Энэ ингээд хонь. Тэгээд энэ тос төлхөөрийн зүйлд хүзэн юу лээ? Тэг төлхөөрийн осор байхгүй юу? Үүлэн арц гэдэг газраас надад бэлгэлжсэн. За ингээд уртлынхын хэсэг дуслаа. Одоо артлын хэсгийг үзье. Артлалт нь бол дандаа хичээлийн ном нэвтрүүд л их байна. Энэ хэдийг нэг хараад авах юм байхгүй болохоор би зүгээр ингээд багцлаад авчээ. Гэтэ хичээлийн ном нэвтрүүд нэлээ хүнд байдаг шүү. Авч явахад. Энэ миний өдрийн тэмдэглэж гэх юм уу? Бүх юм бичиж дэвтэр энэ. Ерөөсөө шин санаа орж ирлээ бичлээ. Нэг сонирн бодол ирлээ бичлээ. Ингээд ерөөс дандаа ингээд би Диншанд метронд айгүйх цаг зарцуулдаг болохоор 3 цаг орчим бараг зарцуулж байгаа. Айгүйх юм бодоод тэгээд тэрийгэ бичээд ингээд явахаар зүгээр байдаг. Одоо жишээлбэл ингээд надад төрж байгаа юм сөрөг сэтгэл ч юм уу эсвэл ингээд нэг амар намайг зовоогоод байгаа бодлыг би ингээд бүгдийг бичээд гаргachангууд буцаад дахиад тэр бодол бодогдохоо болчихдог. Тийм тохиолдлууд байдаг байхгүй. Тэгэхээр айгүйх бичиж явдаг. За тэгээд усны сав байна. Баян усны сав авч явна чаа өртөө дотроо. Тэгээд энийгээ одоо гаргаж зайлий.
Юу вэ? Миний пенал байна. Пенал байна. Өө, энэ хууларчсан биз дээ. Энэ Монголоос би авч ирсэн. Монголын нэг бичиг хэргийн дэлгүүрээс авч ирсэн. Энэ хууларчт юм шүү дээ ингээд. Оо, зүгээр наацсан байсан юм тий. Оо, ингээ харсан чинь энэ нөө дайсаад байдаг л юу шүү дээ. Пенал юм шүү дээ. Энэ л наалтсан байсан болохоос. Ийм пенал надад Монголд авахд энэ байсан. Дотор нагаа бүх юмнууд би ихэвчлэн дүүгээсээ, баг дүүгээсээ цуглуулсан юмнууд байна. За тэгээд бас жижигхэн тэмдэглэлийн дотор байна. Нэг юм хэрэгтэй ч юм уу, нэг юм шин санаа ч юм уу, нэг юм гинт бодол орж ирчээ буцаад амар хурдан гарчдаг шүү дээ. Тэгээд ийм жижиг дэвтэр дээрээ бас гэлс биччихдэг. За миний кошлог байна. Энэ L'Occitane юм кошлог. Манай Дашаа гэдэг найзэгч маань миний хайртай Дашаагч намайг үзэж байна уу? Хүү танилав. Зүрх үнсэлт хэлгээ. Юугаар өгчээсэн. Монгол очиод 12 сард би Монголд очичоод ирэхэд надад энэ дотор нь гоё сайхан юм бүтээгдэхүүнүүд хийгээд тэгээ бэлгэлжсэн байхгүй. Тэгээ энэ жоохон том учраас би сүүлийн үед юм том кошлог жоохон авч яваад байгаа. Тэгээ энэ дотор юу байна вэ гэвэл миний тойл Санта Сам маань авч өгчээсэн. Гоё зургтай байгааз энэ тойл нь. Тэгээд гарын жижигхэн тос байна. L'Occitane тэгээд хацраг гэдэг чинь энэ хацраа ингээд жоохон өнгө оруулчаар нүүрний бодог сэргэж байгаа юм шиг гоё өгөхгүй хаяа ингээд гадуур явж агаад бодог буучдээ ш тэнгууд хацраа өнгөлчөнгүүд буцаад гоо сэргчдэг байхгүй. За тэгээд гарын тос байна. Фрудиагийн гарын тос. Гоё тоорны үнэртэй. Тэгээд уруулын тос. Уруулаа нэг тосолчих. Би байн уруулаа тосолж кластаж явах дуртай. Өөр юу вэ? Тэгээд ингээд дуусчлаа. Доторх нь ингээд дуусчлаа. Сүүлийнх нь юм хоёр зэлээ. Энэ болохоор хумсны тос. Энэ хумсныхаа артлын нөгөө нэг махан дээр ингээд төрөгчдөг байхгүй юу? Ингээд төрөгчдөг. Энэ нөгөө нэг романд тэгээд нэг нь юу вэ? Ямар ч бас нэг тийм хамтарсан нэг юу байсан. Өнгө нь аюу гоё заяа. Нараа ийм өнгөтэй. Тэгсэн мөртлөө оруулан дээр гарахтаа нэг тийм бороороо гарахгүй. Ингээл гарчдаг. Ариутгч аяачи өнгөч хийчи тийм ээ. Толоо хийн, хумсны тосоо хийн. Энэ жижиг гарын тосоо хийчи. Энэ том гарын тосоо чинь уруулын тосоо хийчи. За энэ салбитка хийчи. Ингээд хийчи. Тэгээд пам. За ингээд миний кошлог. За тэгээд дараа нь юу вэ? Энийг юу харандаа авч ийн шиг хийчи. Тэгээд миний харааны шил гарч ирчих. Би нөгөө юу яадаг? Холын хараа жоохон муудцсан. Японд ирээд холын хараа муудцсан. Тэгээд самбар дээр хим хаяа харддаг байхгүй юу? Монголд хэлж ирсэн. Гэтэ одоо Монгол явахдаа бас өөр загварын гоё харааны шилтэй болё гэж бодож байгаа. Эндээс арай өөр хүрээтэй ч юм уу те. Арай өөр загварын гоё харааны шил хийлгэе гэж бодож байгаа. Ингээд харааны шил байн гарч ирнэ. Тийм энэ нөгөө юу? Витаминууд ээ. Энэ их хөөх маас бас л дайсагаас авч ирсэн. Энэ дотроо ямар витаминууд одоо ууж байгаа гэхээр B12, омега 3, поли хүчил, D витамин. Тиймэрхүү юмнууд ууж байгаа. Тэгээд нэг нэгээр нь ингээл аваад ингээл авчихна. Энэ. За, өөр юу вэ? Миний төрөвч байна. Нилийн халтайсан байна. Төрөвч. Энэ төрөвч дотор амар хөөх юм гоцоо юу? Манай баг дүү маань ингээд айгүй хим хөөх юм хийж өгдөг байхгүй юу? Цэцгээр ингээд нэг юм хийснэ. Энэ дээр ингээд наацсан тий. Айгүй хөөрхөн. Зүгээр л энэ нь ингээд надад тийштэй бүр зориулж хийж өгсөн юм биш. Зүгээр л нэг өдрийн захиач юм уу тий. Нэг тийм энгийн гэтэл айгүй хөөрхөн санагдаад. Тэгээ би дүүгээ санаад байсан болохоор энийг аваад ирсэн. Хэдгээр ангитай энийг бичсэнийг санахгүй байна. Гэтэл нилийн 5 мав байсан байж магадгүй. Үгүй. Тэг 4-5 дугаар ангидаа л ах. Тэгээд айгүй хөөрхөн. За тэгээд уншаад гэх юм бол эгчтэй гэдэг. Тэмүүтэй хайрт эгчтэй гэдэг англиар бичсэн байна. Тэгээд та минь үргэлж бидний номер 1 юм шүү. Та минь орой ирээд их ядардаг биз дээ. Сайн унтаж амарч байгаарэ. Хөөе, Мишель Экспо орно үсттэй. Муура авч явна шүү. Тань хайртай шүү. Утахгүй оч дүүтэйгээ хаалсан да. Дүүтэйгээ хамт унтан да. Тэгээд төрөвчөндөө ингэж хийцэн. Миний төрөвч байна. Өөр юм байна уу? Power bank байна. Миний цүнх ингээд өдөртөө бараг 6-7 хил болдог баха. Нойтос битэг бас дахиад нэг явж байна. Ингээ болчих. Ингээ дуусаа. 2 цагт карванд хоглоо. Өөр юм байхгүй. Ингээ болоо. Тэгээд нөгөө хичээлийн юмнуудаа хийгээл дахиад эн чин ингээл 1 литрийн усаа ингэж хийгээл хичээлийн хамнуудыг хийгээл ингээ 6-7 хил. Тэгээд би орой ингээ хичээлээ тарчаад битээр ингээд баг зэрэг шахуу буух юм бол би хүлээж агаад тэгээд цүнхөө өрүүлээд явдаг. Уучлаарай.
Гэхдээ л амар гоё юм аа. Тэгээд манай хүмүүс болохоор өөрөө хөнгөн зүгтээ явдаг байхгүй юу. Тэгэл намайг харангуйтай миний зүгийг аваад ичдэг. Тэгээд надаа гоё яадаг. Тэгээд би гэрлүүгээ харьтлаа гар басан явдаг байхгүй юу. Зүүн байна. Тэгээд энэ миний хичээлийн зүг байлаа. За ингээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Бүгдээрээ баяртай. Баяртай.